Лав гарагийн үдэ ачаар нэвтрүүлэг үрчийтлээ Мишэ X урайтагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за нариулагчаар Гамболтын ангарахнаар арилж байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар амьсгалах агаарыг танд бид халамжлалыг урайтагаар air condition агаар салгилтын тоног төхөөрөмж за мөн 5-7 хоног 5 төрлийн үр бэлэгтэй автомашины тосолох аянаараа Toyota Top Motors хамтран арилж байгаа. Баярлалаа. За ингээд өнөөдөр бол лав гараг. Тэгэхээр лав гарагт хөгжилтэй түүхээ хүмүүс ихээр толбогдож уцаар ярьдаг. За зарим хүмүүс бол хөгжилтэй түүхээ бичдэг. Үдэ ачир гэдэг групп руу зарим нь би бичиж чадахгүй байна. За ингээд гоё найруулж бичиж чадахгүй байна. Шууд уулна ингээд болдог үл ярьчмаар ах юм гэсэн. Тийм болохоор тийм хүмүүс зориулаад хөгжилтэй түүхээ ярих ийм өдөр гаргасан шүү. За ингээ манай шууд эфириутаас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр дөхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За эхний сонсогч 89 дугаартай сонсогчтой холбогдлоо. 89 89. Эмдэл радио? Яно. За өдрийн мэнд. За үдэ ачаар нэвтрүүлэгт холбогдсон. За. За сонсож байна. За би нэг одоогоос 2 жилийн өмнө бас нэг сонин амар заваа юм ярих гэдэг. За. Хаал мал онд манд идж байгаа ууж байгаа хүн байвал жоохон холхон шиг байгаарэ. За. Ихээгэл заваа юм бол та. За. Би нэг найзтайгаа явж идэг байхгүй юу? За. Нөөсөн тэнд амар үлссэн явжсэн тэгээд хоёлаа хоолнд орох уу гэж ярьдээ. За. Тэгээд явж байгаа тэнд байгаа нэг юу чинь төхөө хийх юм байгаа ш. Тэгээд нэг газар тэрлөөний газар ороод суугаад би нэг балтагоон шууд харагддаг хэсэг дээр суудаг байхгүй юу? Тэгэл хоолоо үлээчихлээ. За тийм юм захиалъя гэж захиалхаа хөлтөл цаажсэн чинь бэтсэн нэг ингээ хатсан нэг тагаач юу лээ юу яагаад Юу амар даваа юу яагаад энэ жигнөрөө ингээ дөө ширэн дээрээ тавьчихсан аа ингээ яг нүдэн дээр ширэн дээр ингээ жигнөрөө тавьснаа гараа арагшаага хийгээд бүхсээ ухаж ухчихсан аа юу цацаага барин хадیں۔ Жигнүрээ юу? Бууз аюу жигнүрээ юу? Жигнүрээ. За. За. Амар зам би бүр яг тэрнээс хаашаага яг тэр хоолыг идсэн чинь махан ч эвгүй амтагдал. Тэгснээ эргээгээд нөгөө чанаг нуусан чинь амар муухай чана. Нөгөө нэг гашлан амт орсон цайсан шүү дээ. Дэдэг шүү дээ. За. Халуун савны. Яг тийм амттай чана. Яг тэрнээс хойш би яг тэр газраар ороогүй амар заваа. За. Болцсон уу? За холбогдсон. За баярлалаа. Их амар заваа мавал гэдсэн чинь. Оршлоо өстэй супер бэлдсэн. Юм идж байгаа хүмүүс нь хол баймаа. Сүртэй. За дараагийн сонсогч 9912 дугаартай сонсогтой холбогдлоо. 9912. Эмжил радио. Бано. Яагаад өдрийн мэнд хүргэе? За өдрийн мэнд. За үдэ ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. Их нэг зэт хоёлаа манай хөдөлж шатад том болцоор 2-3 дахь ангидахтаа нэг зэт хоёрнаас орон унцтай нөгөөч надад үлгэр яриулдаг байхгүй дандаа. Тэгээ би ч яхаа нэг олигтой үлгэр мэдэх нь өөрөөхөө үе нэг юм таарж яриад тэгэл тэгээ нөгөөдөр бас унтах гал эмээ та үлгэр ярих юм би залхуу хүс эмээ дандаа ярьсан чи гоё үлгэр ярьж өчсөн. За би танд үлгэр ярьж өгье гэхгүй. За. Тэгээ нөгөө хүүхдээр үлгэр яриулж чад унтчих. Чигнэс. Нөгөө хүүхд маань ингээд юм яриад ахгүй юу? За. Байгаад энэ одоо уцаар энэ харахгүй ч одоо энэ жоох юм хинтээ ярьдгүй гэж бодоод амар чи харахгүй ч хинтээ уцаар яриад байгаа чи. Юу эмээ би нөгөө үлгэрээ ярьж. Тэгээ нөгөө хүүхд үлгэрээ сонсчод унтчихад дараа
байна хүүхдээ загнаад одоо би услмаа том заа дардран гэсэн хаяа ярьж ш. Имээ яатаа би надад үлгэр ярих чи тэгээ хавтаа гэж. Яа. За баярлаа. За Баярлаа. Тэгээ хүүхдүүдийг унтуулах гэж байгаа өөрөө төрүүл тасрах тохиолдол байна. За манай шууд эфириотоос 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утгаар холбогдоод хөгжөлтөө түүхэд хуваалцаарай. Дараагийн сонсогч 88 99 дугаартаа сонсортой холбогдлоо 88 99. Энэ бол радио. Сайн байна уу? За сайн байна уу? За өдөө хачаар нэвтрүүлэлт холбогдлоо таныг сонсож байна. За надад нэг 4 5 байна. Ярьж болох юм бол нэг нь ярих уу? За ихлээр нэг нь ярьчих. За нэг чинь ямар байхаас шалтгаалаад дараагийнхан сонсноо. За топ 3-аас ярьчих зүгээр. За Оюутан байхад бид нөгөө цуглуулад ганц юм босгодог байхгүй юу? ааха. Тэгэл тал бүгдээрээ мөнгө босгоол. Тэгэл байрны нөгөө давхаргүй айлгүй давхар гарч уух гал. Тэгээ бид нэр дээр хүлээж ирсэн. За Тэгээ манай нэг хоёр найз нөгөө ганц юм босгосон юм даа яваал. Тэгээд нөгөө чинь нэг нь доороос хойлол айхтал зуглал гараад ир. Яасан гэсэн чи. Бид хоёрын араас нэг хүмүүс өгөөд гэнэ. за Тэгээ яасан гэсэн чи орчны доод давхар дээр архиа хагалцлаа гэдэг. Тэгээ яасан гэсэн чи манай нөгөө нэг өвөртөө хийж явсан манай найз. Ингээд унаал тэгэл ингээл чийд рүү ингээл гидс рүү ингээл шингээ муурсаад ирсэн. Тэгсэн чинь ёо цусал байгасаа гэж юу. Арх нь ерөөсөө хамааахгүй цусал байгасаа гэж хэлсэн. Наадах чи нэг юм онгой байдаг те бас. Тийм цус байгаасаа юу. За яг хуу дараагийнхан нэг сонсъё. Би хүргэлтээр явдаг байхгүй юу? За Тэгсэн чинь нэг ах нэлээд халамжуудаа байна нэг ах гар өргөөд. Тэгээ яг ясан чи ашгүй яг яв чиглэл рүү болохоор гисэн суулгаад явчваа. Тэгээл нөгөө ахтай чим яриалаа. Нөгөө ах чинь өстой ах нь өстой залуутай аста алдаг байсан хүүхэн шавх байна нэтрээ гэж баахал юм ярил ярьчуд болсон. За Тэгээд гэрээр нь ашгүй гэсэн чи оо яг нэг хотонд бүр яг нэг байранд буучлаа нөгөө ах чуу ахын байранд тэгээд. за Тэгээд яг нөгөө хүрэлтийн байр нь энэ орчин яг тийм байсан байхгүй. Тийм гахаад өө энэ ах чи яг нэг ашгүй арчлаа гэж бодоод тэгээд нөгөө ах чинь буугаа яваад гэсэн. Би араас нэг хүргэлтийнхээ ямаг аваад тэгээд таалаад өгсөн чинь нэг ихч байна. Ингээд хүргэлт инээ тэрэг гэсэн чинь. нөгөө ах чинь гараад ирсэн үү? Нөгөө ах цаанаас гараад ирдээ. Аа. Хөөе пемент би чинь мөнгө ч өгсөн мэт яасан бэ мас гэдэг. Чи аваа нуурлаад би бүү энэ тэрэг гэсэн чинь хүргэлтэн үстэйтэй гэдэг. Тэгсэн чинь нөгөө ах чинь ах нь чамайг даваад янз бүр юм ярих чам болов гэж бодлоо тэгээд. Тэгсэн чинь амгийн авир нөгөө нэг хүргэлт өнгөө хөрөгдөг байхгүй нөгөө бараагаа авч яваад. Чи нөгөө ахын нөхрийн нөгөө нэг бас үнтэй авч яваад тэгээд бас нэг тийм хөгжилтэй юм болж ирсэн. Ааха. Юу чи яг нөгөө нэг 3 сая гээд нэг 3 сая инээд гээд нэвтрүүлэгт орж байгаа юм шиг битэрийг одоо инээл гисэнгүүтэй. За яг хуу 3 дахь яар та. За. Би нэг ковидээр мараа нэг хамаатны ах нөө гадаад юу гадалчаа тэгээд нэг доотлын хүнсний дэлгүүрээр надад ажилуулад өгөөч гээд. Тэгсэн баггүй. Тэгээд хүнсний дэлгүүрдээ суудсан. Тэг чи нөгөө үс засуулж болохгүй. Тэгээ масктай. Тэгээ нэг дүнгэж нэг хилд орж ирсэн тэр нэг хүүхдэл намайг эмгтэй л гэж боддог юм шиг байгаа. Боцсон юм шиг байгаа. Нэг каасан дээр зогсоор эмгтэй хүүхд үстэй. Тэгээд байна гэлээд гэсэн мөхгүй. Тэр дүнгэж хилдэж жоогт байна гэж. Тэгсэн чи одоо тэр хүүхд одоо 5 сургуульд орсон бол одоо хүртэл намайг анаа гэдэг. Гаргаараа хаяа. Анаа гэж бодоод идэв ш. За. За баярлаа. За холбогдсон баярлаа. Баяр. За Энэ хүн ингээ 3 сая нийтэнд орсон бол ингээ унлаа ш та. Манайхан тэр ус чанга шүү инехгүй байх үү гэж би л одоо дахиж үзэх шүү. Манайхан дотор бас яг тэгэж тортой ингээд идэж явах юм айгүй яах вэ ингээл бас ангийнхнараа тэгэж явж байгаад архиа ингэж явж байгаад архиа хаалахгүйгээд улаан нүрээрээ унсан хүн байдаг шүү. Яг тэгэж хагалж ирсэн байна. Арай гэж ганц юм босгоод тэгээд тэрийг хагалчаад. Бүр ингээд дотор өмрөөл өөлчих гад. Йоо. Манай дүүстэй нэг арай гэж ганц юм бострыг хагалцсан. За Улаанбаатар хотод 12 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар амьсгалах агарыг тань бид халамжлалын Air Care Air Condition агаар салгилтын тоног төхөөрөмж хамтран ажиллаж байгаа. За Air Care компани 5 дугаар сард дуустал бүр зах зээлд байхгүй зад хямдрал зарлж байгаа гинэ. За. Тий. Тэгэхээр энэ Air Care брендийн сонгогдсон загварын ханын болон босоо
1-ээс 3 HP үзүүлэлттэй air condition-уудыг бүр хаанч байхгүй хямд үнээр аваад мэрэгжлийн баг хамт олноор угсралт суйрлуулалтаа хийлгэх боломж бүрдэж байгаа байна 5 сард. За. Тий. Тэгээд за Panasonic болон AirCare брэндийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Улаанбаатар хот болон орон нутагт бол угсралт суйрлуулалтын үйлчилгээг өөрсдөө хийж өгнө. Орон нутагт ч гэсэн хийж өгөх юм байна. За эднийх чинь яг гоё юм. За ер нь бол юу гэмдэ одоо айл өрх албан байгууллага эмнэлэг амралт сувилал байгууламж худалдаа урилгааны төв зөөврийн сууц гээд дотоод агаарын чанарыг сайжруулах сэрүүн тав тухтай ажиллах амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай бүх төрлийн орчинд ашиглах air conditioning худалдаа угсралт суйрлуулалтыг хийж байгаа юм байна шүү дээ тий. Тийм тэгээ эдний air condition бол зүгээр л нэг юм хүүтнэр ч юм халуунаар хүлээдэг биш. Тэр Nano X гэдэг технологитой юм байна л та. Тэгээд Nano X гэдэг тэр Японы Panasonic-ийн air condition бол Nano X гэдэг технологитой. Тэр нь болохоор ер нь бол агаарын чанарыг сайжруулдаг. За агаарт байгаа бактери тоос тоосон цэрийг 99.9% цэвэршүүлдэг. Ийм шийдэлтэй юм байна. За Panasonic брендийн албан ёсны борлуулагч за бүх төрлийн air conditioner нийт жилийн баталгаад хугацаа олгод юм байна. Баталгаа гаргаж өгд юм байна. За дээрэс нь зээлийн аппараас одоо төлбөрийн уян хатан нөхцлүүдтэй гэхээр зээлийн аппараас авах боломжтой. За эднийх баталгаа засвар үйлчлэгийг бас үзүүлд юм байна. Одоо тэр нөгөө нийт жилийнхаа хугацаанд хэрвээ эвдрэл гэмдэл гарах юм бол тийм үү. За тэгээд бас төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран ажилласан ийм ариун туршлагатай хамт олон байх нэ. Тэгэхээр та яг биеэрээ очиж уулзъя гэвэл 10 дугаар хорооллын e-mart эсрэгтэл UB Platinum барилгын 5 давхарт AirCare компани гэдэг байгаа. Энэ барилга нь өөрөө Panasonic гэсэн бичгтэй барилга байгаа юм байна. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 95-8 9432 95-7 9432 гэдэг утсуудаар аваарай. За AirCare Air Condition гэж үчээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьсгалах агаарыг танд бид таламжлалыг сураатаар Air Condition агаар сэлгэлийн тоног төхөөрөмж хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчийтлээ Мишэ X сураатаар 1-р студиэс өргөжлөн шууд урж байна. Дараагийн сонсогч 99.4-тэй дугаартай сонсортой холбогдлоо. 99.4. Амжилт радио. За өдрийн мэнд. За өдөр ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. За энэ чинь өөрийнх нь тохиолсон хөгжлийн явдлаар ярьж байгаа. Тий хөгжлийн юмнууд ярьж байгаа. Тий. За би нэг өөрийнх нь бага 10 жилдээс хөгжлтэй байх гэж. За. Би нэг хөдөө сумд 10 жил сурдаг байсан. Ааха. Тэгээд нэг англи хэл тухай чинь юм аа. За англи хэл яасан? Тасалдаад байна шүү. Байна уу? Гэхгүй. Тэм жоо англи хэлтэй дургу байсан байхгүй. За. Багснаа яаж байгаа тал аюу дургу. Ааха. Тэгээд би нэг төвийн сургууль руу шилжихгүй юу? За. Тэгээд төвийн сургуульд шилжсэн чинь манай нэг төвийн сургуульд ирсэн анги маань англи орчод хоёр ялгадаг. Тэгээд чи аль нь сурсан бай гэхээр би англи сурсан гэдэг. Тэгээд англи хэлийг группт орлоо. Тэгээд нэг хичээл орж ирсэн гэж манай багш бид нэг англи хэлтэй таг юм чинь. За чи нөхөр минь ядаж нэг цаг гэдэг үг чинь англиар хэлэх хэрэгтэй гэхгүй юу? За. Тэгэхээр би бодлоо цагт юу л колокч юу нэгэд бодоод манай хажуудлаас найз маань кавар гэдэг чинь. Компьютер нэг хойд цаг байдаг байсан. За тийм ээ тийм. Каварсан цаг гэдэг. Каварсан үстэй. Тэгэхээр кавар гэдэг аваа ийцэн брэндээс. Тэгсэн чинь суугчлаа багштай. За тэгээд дахиад нэг 2-7 хоногийн дараа шиг 3 дараа дахиад нэг англи хэлний хичээл ороод. Бид тойруулах хүсчээд дискөр гэсэн үг хэлээд өгөхгүй мэдээдэг. Тэгээд би бас мэдэхгүй болоод ойд нэг өдөр мөдөр үчигдээгээд хэлчихвэсэн манай нэг хажуунаас W гэж байна. Тэгэхээр над дээр ихээр W гэж хэлээд. Тэгэхээр нөгөө түн үсэг бай таарад. Тэгээд дахиж хэзээж англи хэл сураагүй нэ. Одоо тэгээд би одоо тэгээд хай бай шаажгүй юм шүү. Одоо бол W ч байхгүй юу нэ? W ч байхгүй, тагч байхгүй юу. Йоо. За баярлалаа. Юу нэг муу шүү. Тэгээ одоо тэгээд хэд орчим насны төлөөлөлөө. Математик би тэгэхээр явсаар гол тэгээд өгсөн тэ. Хэд орчим насны төлөөлөлөө та? Би одоо чинь 37 настай төлөөлөл. За. За баярлалаа. Хүн болгонд англиар хэлдэг нэг хин ганцны хэл үг мэднэ үгүйс одоо англи хэлбэл үнэхээр дургуус. За холбогдсон. За өдрийн сайн хүргээрэй. За энэ мэтлэн хүмүүс ингээд эфирд орж ирээд өөрт нь тохиолдсон эсвэл өөр хүмүүсээс сонссон танд инээтэй санагдаад байгаа ийм хөгжилтэй түүх болсон явдлуудыг ярьж байна.
Йоо. За, Чулуунбаатар Увсан дорж гээд манай сонсогч ич бичсэн байна. Сая айхтар юм болох өглөө, өчигдөр өглөө нэг залуу хүүхэнтэй хамт таксидуудад явсан. Түрүүнийг ихнэр нь гээд залгадیں۔ Хинтэй хамт байсан. Цүнхэн байдгүй. Хаанаас хаа урсан гээд сандраад сайн анзаараагүй ганцаараа байсан л гэж хэллээ. Айл крем өмүүлчих байх гэж сандарлаа. Бурхан минь гинэ. Нэгзэнэ жолооч ихчлээ ч үгүй гэж. Яна энийг энэ үний игнэрэн сонсч юм байхгүй дээ бурхан минь. За тэгвэл учир нь олдохгүй байлгүй дээ. Чи тэрийн ч гэснэх гоё уншчихлээ гэдэг тийм. Йоо би тэгтээ энэ чинь шууд уншиж байгаа шүү дээ. Яаж мэдхий ийм битсэн байна гэж би яаж мэдтий. За дараагийн сонсогч 99 тигстэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 тигс. Эмжил радио. Байна уу? За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өдөр ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За саяны нэг залуугийн ярьдаг шиг нэг гадаад хэл гэдэг шиг би ч бас насаараа англиар сураагүй хүн байгаа юм л да. 10 зүйлдээ үзлээ, 4 зүйлдээ сургуульд үзлээ. Тэгээд цагдаагийн актив сурж байсан. За. Тэгээ бүр жилийн төлөө авах дээрээ тулаад нөгөө шалгалтын дээр 3 унаад. Чаас зөвхөн англи хэлнээс болоод уу? Тий. Нэг хичээл дээр 3 унууд давтангийн гэд унаад тэгээ балгахгүй. За. Тэгээ нөгөө ер нь манай цагдаагийн магдагийн осооч юм бол англи хэлбэл муутай штэ чаавал хөөх юм. Нэг нэгэндээ нөгөө сайнах юм сайн зураад яваад. Би даг энэ тэргээд. Тэгээ нөгөө сонсогч байхдаа нэг аюутан болгонд нэг тэрэлцүү нэг аяллаар явдаг да. Манайх чинь 33 байна. За. Нэг 2 микро цоож аваад бөөндөө жихэлдээл тэрэлц рүү явлаа. Аялал гिचжээ зугаалах гэж. Зугаалах. За. Тэгээ явлаа. Нөгөө замдаа нөгөөдөө чинь ард тарсаа уулаад цааваа нилээ согтчлоо. Согтонгуудаа нэг хил усны орж ирээд гадаад англи манглаар хоорондоо чавс яриад байгаа юм чинь. Тэгээ буугаа шээлээ. Бууга бүгд игнээ зогсоогоо шээгээ зогсоосон чинь манай нөгөө нэг англи хэлдэ аваа гайгүй нөхөр нь нэг үг уншаад байна шүү. Вэф гэж нэг юм уншаад байна. Гайхаад хитэр гайхаад энэ юу уншаад байгаа юм бол тэрэн зүгээр л нөгөө нэг хөндлөн самбар дээр уяр усны аюулаас болгоомж гэж бичсэн Монгол үг. Уяр гэж яг гэж уншиж байгаа юм те. Тий. Бидэд илүүрэх гэдэг. Вэф юу нөө вэф гэж цааш мохох юм яах юм. Хаалганы тат гэдгийг тат гэдэг шиг л болох нь. Тэгээд болоогүй. Тэгээд тэр нөхөр маань бас яг нэг тэр яг биднийг оюут багт нэг сапуугийн нэг пяв гарсан шүү дээ. За тий. Тэгвэр дороод бид нар ч бас нэг урт захмаа хүмүүс чинь нөгөө захмахаа босох чинь бас нэг тийм чихгээс царайлаад байгаа шүү дээ. Тэгээ нэг дэлгүүрт бөөндөө шахацалтаад орсон. Бас газ нэг пяв өнөрдөөч. Игч тэр Кени ямар үнэтэй гэдэг. Манай нөгөө асууж чинь Кени гэж. Тэгснэ дэлгүүрт гайхаад эргэж хараад лангуу руу гараад Кени мэнийг чихэр хайгаад байгаа байхгүй. Биш игч тэр пяв Кени гэж амар өөртөө итгэдэг. Тэгээ их цаваад унцгийг. Коммент наадсан апугаас гаргасан сапуу гэдэг пяв. Я Кени. Тэр Кени гэж уншаад. Йоо. За өдрийн сайхан гүрүү. Йоо. Цагдаа нар нөгөө англи хэлмэл мууштай гэсэн чинь би заяа дархан даахад ингээд зүв зүгээр мөрөөр ингээд бензин авч явж байсан чинь миний артлаас нэг машин хурж ирэл гусчдаг аахгүй юу. Чи тэр машин ингээд нэг юм арталтаа нөгөө нэг юм ор мортой ингээд амьдардаг юм бүр дүүш мүүштэй нэг юм машин байдаг шүү дээ тий. Тэгээд тийм машин дотроос нэг Итали багийг гарч ирээд за тэгсэн чинь нөгөөтг нь транзит визтэй ингээд одоо яг тэр Италиас ингээд ороод Монголын нутаг дэвсгэрээр дайраад ингээд Хятад руу явж исэн машин. Тэгсэн чинь тэрний тоорнос нь ингээд нөгөө ажиллагаа болоод тий ингээд нэгсэн чинь нөгөөтгөө даавалдад явсан чинь би заяа өөрөө цагдаа нарт нь орчуулагч ивэл яг уу. Яа Итали хэл чиний Итали хэл тэр чинь англи хэлтэй. Тэгээд ингээд нэг нөгөөдгөн тэгээ чаас тэр үед одоо Монголд одоо Итали элчин сайд байдгүй байсан юм. Бээжинд одоо элчин сайдын яамтай холбогдно л гэж ингээд үзэж. Яа тэгээ тэр өстө нэрээ илгийн юм болсон ш та. Энийг ярих юм бол нэг хөгжилтөд түүх гарна заа. Дараа нь ярьж өгнө. Чи тэгээ элчиндээ холбоод өгсөн үү?
Тэгээ би нөгөөдгий чинь дагуулж яваад зочид буудалд оруулаад тэгээ өөрийнхөө төлбөр мөнгийг гаргуулад картыг дагуулж явж итэм ороод алсан маргааш өглөө цагдаа дээр дуудангууд нөгөөдгий чинь буудлаас нь авч гарч цагдаа дээр аваачаад танилцаад тайртай болоод тэгээ уйлаад үдэж өгөөд. Йоо. Сайны тэгээ дээр сапу гэсэн чинь хашаах бас нөгөө орс хэлтэй штэ тэгсэн чинь тайг гэд нөгөө нэг апугийн ярих гарсан чинь тайга хийдэ. Тийштэй энэ тайга. Яа шахи бас нэг тийм байна гоо штэ. За Улаанбаатар хотод 12 цаг 34 минутаас нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар E-Mart дэмжээ ажиллаж байгаа. За E-Mart-ийн хороолол салбар илүү чанарыг илүү хямдаар 5 дугаар сарын 1-ээс 7-ны хооронд за өнөөдрийг хүртэл гэсэн үг байна тийм үү. Зөвхөн E-Mart хороолол салбарт онцгой хямдрал урамшуулалт зарлаад дээр нь 50,000 төгрөгнөөс дээш худалдаа авалтанд экотор бэлгэлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийн та E-Mart Facebook хуудас болон 76.1 техник гэдэг утаснаас авлаарай. 76.1 техник. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч E-Mart баярлалаа. За баярлалаа E-Mart. Дараагийн сонсогч 9646 та дугаартаа сонсогчтой холбоотлоо 9646. Энжел радио. Оо тасарчлаа. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоод хөгжилтөө түүхээ хуваалцаарай. Үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 1-р студиэс эрхэм сонсогч танд шууд хүрч байна. За шот гэсэн байсан чинь сноп гэж байгаа юм чинь наа чин гэл учиргүй сайн тайлбарлаж өгсөн хүн байна цаан чин гинэ. Сноп. За дараагийн сонсогч 9518 та дугаартаа сонсогчтой холбогдлоо 9518. Энжел радио. Баярлалаа. За өдрийн мэнд. За сонсож байна таныг. За хөгжилтэй төгөө ярьж байгаа нэг би нэг хөгжилтэй төгөө ярих гэсэн. Ааха. Өөр тохиолдсон тэгээд. За радиогоо унтраач давхар сонсогдоод байна. Тэгээд. Тэгээ юу энэ уртчны дугаарыг уртлын нуухгүй бол одоо намайг бол одоо мэдээд таасан шиг нэг олсоч. За. За бид хэд нэг энэ хоцтаны явуулгад ажилладаг байсан да. Дэх үед нэг тэгээд нэг сэлинг рүү нэг ээж мод гэж явдаг штэ. Нөгөө орхон сэлингээ бэлчээр гээд аялт яваал. Ааха. Яа эндээс хэдүүлээ гараад явж ирсэн нэг машин өсөлтсөн хэдүүлээ микротон 2 машинтай. За. Явж ирсэн чинь яг хөтэ нэг замдаа нэг идэж уух хэрэг гарна штэ. Ааха. Тэгээд радиогоо унтраагаагүй л энэ да давхар ингээд сонсогдоод байна аюу төвхтэй. Одоо унтарчих та. За. Тэгэл хэдүүлээ ээж явах бол тэгээд нэг цуг авс нэг хоёртойгоо тэгэл ганц юм уух гал бицээ гэл шиг орой болсон. Ааха. Тэгэл хэдүүлээ сэлэнгийн тийм наах нэг модон дундор ээж байгаа борсны захад засаа за хордон бицээраа гэл яарч шүү гэл. Тэгээд нэг гуруулаа буугаад нэг модны ардаар ороод нэг ганц юм задлаа. Юу ахтай нэг шилээр нь дорн тонгоолгоод ингээд сосон чил манай нэг хоёр хүн хүрээд ирдэг биц гал. Ааха. Тэгээ нэг гуруулаа нуухта чимээгүй ингээд сууж ясан чинь нэг хоёр ч яг хажууд ирээд нэг бүксээ гаргаж суугаад шашинт бицдэг. За. Тэгээд би засч ястаа нэг хоёр ч яана санахгүй та шилэнгтэй амар чонтой гэсэн тэ гэж өгөхгүй. Ааха. Тэгээд гэмбэ чи би өвчтэй юм шиг чоноолоо өрчихгүй яа бүсэнд ор. За. Тэгсэн жил байхгүй нэг хоёр ч орилол явсан. Бааш ясн дутуу тэр чигээрээ хотгортож гүгээд. За. Тэгээ боо юм болж байгаа. Тэгээ би сүүлд нь бид гурав гараад ирсэн чи та хоёр тэгсэн та гурав тэгсэн байна гэд хэрэгт ороод өмд там төлчих гээд. Тийм болчихсон. Ааха. Ойлгосон уу? Ойлгосон. Бүхсэгэл тоо баг нүүрэн дээр шхуурыг эцэж байгаа. Аа. Тэгээ саугийн шиг би авч нэг амар чонтой гэсэн тэ идэргээ ярах тийм би солиотын шиг нэг доороос нь бүхсэнд алтан сууж ясин чи уйлцсан чи нэг хоёр чинь харахгүй дөрөлдөх гээд. Ааха. За баярлалаа. Тийм болчихсон за. За олзсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За Эрка Эрдэнэчим гэдэг сонсогч манай за манай нэг ах машин аваад таксинд явж эхэлвэ. Тэгсэн машинаа зогсоол тавьчихад үсээ засуулаад явж байсан чинь нэг эмэгтэй гар өргөө зогсож байна гинэ. Тэгэхээр нь такси авахул гэсэн гин. Нөгөө үн гайхаад хараад байна гин. Яасан болоо гэд гинт өөрийгөө явгаа ботсон гинэ. Машинаа бүр хоол тавьчихсан гинэ. Юу гэсэн ч үгүй. Мэдхгүй байна. Машингүй явж хүнийг машин авах гэдээс юм те. Тийм юм байлгүй.
За дараагийн сонсогч 95 тексттэй дугаар тасарсан. Манай шууд периодоос 77 77 3883 хэрэг та гадаадаас олгохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За ангичралтайгоо хэл гэснээс Шведэд ирээд удаагүй хэл гэж тагаа дөнгөж нэг 5 хүүхдээ болцсон байсан. Нэг өвгөн дарахтаа хувцас засварын газар ажиллаж байлаа. Манай үйлчлүүлэгч гээд нэг нилээ настай өвөө, нэг залуухан хүүхэн хоёр байнга цуг ирж үйлчлүүлдэг. Тэгс нэг өдөр хүүхэн ганцаараа ирлээ. Миний нөгөө 5 үг нь хатгаад юм ярьчмаар санагдаад хүүхнээс аав чинь яасаа би сайн уу гэсэн чинь тэр чинь миний нөхөр гэж авдیں۔ Би өстө байдалд орсоо. Өө хүүрээ хэлтэй юм шиг дуугүй л байхгүй өгснээ ээж асууваа гэж өөрөөсөө хичээ. Тэрнээс хойш дахиж хүмүүстэй танихгүй хүмүүстэй хаамаагүй яриха болсон л гэж. За дараагийн сонсогч тасарчлаа. Манай шууд эфирээс 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Мөнх хөрлөгнө. Зоос банкыг 300 S банк гэж байсан юм байгаа даа гинэ. Яа гүйлхүтэй. Бас арайчтай. Йоо. За дараагийн сонсогч 99 тэг 8-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 тэг 8. Эмжил радио. Алло. Бэн. За удаач холбогдсон таныг сонсож байна. За хавийн нэг сэргээ нэг ярина. За. Бид нэр одоо далаа донд нэг зэний төсөнгийн тусаа дивизион гэдэг нэг сэргээ аль хааж байлаа. За. Хугацаа сэргээ аль багчд. Гэт манай ах чинь шугмаа ингээд байданы төгшүүрэх зарлан байнга яа тэгээд манай ах чи Орос зөвлөхтэй. Тэгээд эдгээр нэг станц асаагаад төгшүүр зарлцсан ээж болсон жилгийн чинь нэг станц унтарчлаа. Тэгээд асаа унтарсан дэн станц болгон тустай нэг станц мотортой. Яа нөө дийс моторыг асаадаг зэрэг үүрцэн нэг ачим л гараад ирлээ. Түсэн нөгөө Орос сурагч л яа цуа чийлгээл муу хоорилсан чинь вода фор гэж үжүүлээ. Моторын утас ус нь хадаад унтаа. Тэгсэн чинь 10 руугаа гэдэж носоод ингээд хөдлөөд вода фор гэж үжүүлээ. Нөгөө ямар ч хэлсэн юм бэ те. Вода гэдэг байгаа юм шүү дээ. Вода гэдэг орсоор хэлээд байгаа юм тий. Вода нөгөө вода гэж вода гэдэг. Вода фор гэж. Тэгсэн нөгөө орсоор чүчөө гэж. Тэгээд өөрийгөө ойлгуулчихсан юм даа манай. Хөдөөнөөсөн зэрэг. За баярлаа. Яг тийм байна. За өдрийн сайхан өнгөрөөрэй. Баярлалаа танд. Йоо, илэг авашна хингээр өнөөхөн. Хүүшээ тойрын улдаг ах дээр инээгээд өгчөөстэй гинэ. За инээгээд өгчлөө. Йоо. Өчигдөр би юу яахгүй юу? Хүүгээ хажууд суулгацсан. Тэгээд өрхийн имлэг орж ажилд ирэхээс өмнө өрхийн имлэг ороод нөгөө нэг намайг айгүй 40 та хүрцээ. Нөгөө нэг умаа үзүүний хор тавдрын 9 шинжилгээгээ үг гэ дуудаад байсаахгүй өрхийн имлэгээс. Тэгээ өглөө тэгээ за ээж нь өрхийн имлэг орлоо чамаг тэнгүүд сургууль руу чинь төхүүлээд өгье гэ. Тэгээ битээр явсан чинь би өмнө нь дандаа ганцаараа явж идэг учраас та мэдхүүд ерөөсөө холбогдож байгуусаа чадахгүй нэг машин мээр явж юм чинь. Тэнгүүдээ хүүг хажуудаас чи натураа залгаал тасралтгүй залгаа тэгээ. Тэгээ бүр нэг ч удаа нэг ч холбогдож чадахгүй байсан. Ажил дээр ирсэн Йоо амар юм бэлээ. Та мэдгүй ч юм бол бүр амар юм бэлээ. Хүмүүсээс холбогдох юм бол алмаар байна. Даанч чадахгүй л байна гэдэг. Хэцүү дээ. Ер нь бол хэцүү юм бэлээ. За Улаанбаатар хотод 12 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн манд хамтран ажиллагчаар 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тосолох аянаараа Toyota Top Motors хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр бас сүүлийнх нь өдөр ах шүү. Тийм байна тий. Чин 5 сарын 4 сарын 4-нд эхэлсэн. Тэгээд яг ингээд 5-7 хоног үргэлжлээ. Тэгээ өнөөдөр ер нь бол өнөөдөр хамгийн сүүлийн өдөр манайхаа амжаад очиорой. За 5 сарын 7 хоног дуустал энэ аян үргэлжлэнэ. Ер нь бол яг энэ аяны хүрээнд та очиод досоо солиулах юм бол юу хийж байгаа юм байна? Гарын бэлэгтэй байгаа юм байна. За топ бэлэг бас шалгаруулж өгж байгаа юм байна лээ. Тэгээд Toyota Lexus машинтай хүмүүс яг энэ юуны топ моторсын мэрэгжлийн инженерүүдээр хаврынхаа тослогоог солиулчвал зүгээр. Та одоо жишээлбэл өнөөдөр хамгийн сүүлийнх нь 7 хоногийн гарын бэлгийг л авна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Тэгэнгүүтээ энэ одоо нийт үйлчлүүлэгчдээсээ санамсаргүй байдлаар нөө рандом байдлаар тийм үү шалгаруулад нөгөө нэг хөдөө хээр авч явдаг цахилгаан үүсгөөр аянчин брендийн аяны бүтээгдэхүүн за Prime-ийн эрхийн бичиг гээд 1 сая төгрөг хүртэл гүн бүхий бэлгүүдээс бас олгож байгаа байхгүй юу. За тэгээд та
Toyota Top Motors Facebook хуудасараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 77 77 80 гэдэг утсаар холбогдоод бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Өнөөдөр хэд хүртэл ажилтیں۔ Ч гэдэг юм уу те. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тосолох хаянаараа Toyota Top Motors төв хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн сонсогч дастарсан. Үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 1-р студиэс үргэлжлэлээр ихэм сонсогч танд шууд хүрж байгаа. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоод хөгжилтөө түүхээ хуваалцаарай. За дараагийн сонсогч 91 92 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 91 92. Амжилт радио. Байна уу? За сайн байна уу? За үдээ ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Баярлалаа амжилт хүсье цагаан урдчилж байна уу. Сайхан. За яриарай. За би нэг лам хүн байгаа маа тэгээд одоо нэг монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэдэг утгатай нэг. Ааха. За. Тэгэхээр нэг мал дээр ингээд би нөгөө өөрөө мал дээр очсон тэгээд манайхан очсон машин маань ээж цаашаа машинтайгаа тагж ясна эргээд батламаа гэж ирлээ. За. Тэгээд би чамруу нэг хөөхөө явуулаад чи жирэмсэн болгоо таарай гэж. За. Юу яриад байгаа таг өгшөө байж байгаа чи. Гүй та нар нөгөө ном уншаа жирэмсэн болгодог гэсэн. Яа. Тийм дураараа тий. Аа. Танд үзүүлж харуулъя гэж байгаа юм байна тий. Харин энэ хөөхөө явуулаад чанар үг. За. Нэг жирэмсэн болтгүй нэг хүүхэн байгаа миний хүү жирэмсэн болгоо тараа гэж. Би тэгээд нэг бороо ярьж байгааг мэдчихэл. Юу яриад байгаа юм даа. Гайгүй та нар нэг ном болгоо уншаад жирэмсэн болгох. Аха, жигнэсээ тэгээд ном уншуулад жирэмсэн болд юм уу? Байгалийн дуудлага гэж юм байна. Бас тийм юм байх уу те. Энэ байгаль хоёрыг холбож байгаль төрсөн газар нос онцгоосны лос хавдрын нэгэн төрсөн хийх нь сахиус шүтсэн шүтэн нөгөө онсон газрын эзэн гэл олон юм билдэ тэднэрт нь бас даатгаж зөв. янгийн бүрээр аргалж гойж заажбарч гойхт нөгөөч даатгах болдог юмнууд байна. За баярлаа. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Хапны юм хэлсэн. За. Намайг хоороо нэг ном уншаад сууж нэг хүнд хаажаад хүн зурчихсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй хүн орж ирээд нэг унаа явах гэж яарад байсан юм шиг. Тэгсэн чинь батамлама намайг яс ямч гэж. Юу чинь та ер нь ингээл тийм янзлуулчих гал янзлчих гал нэг жирэмсэн мэрэмсэн болгочих гал юм аа те. Түнд ном уншиж байгаа. Гүйгөө гал юу яач. Оноо явах яриад юу яа чанхасаа янзлчих. За баярлалаа модон. За. Нэр нь хүртэл яг ямар лам бадам лам уу? Бүр нэг ламын шинжтэй юу? Ламын нэртэй юу? Йоо. За, түрүү нэг явган такси авах уу гэдгсэн гэсэн шүү дээ, тий. Энд чинь төгс жаргал гэдэг хүн гинэ. Такси авах уу гэдэг халтурч юм байна да. Би автобусны жолооч. Тэгээд нилээ орой буугаад харж явах замдаа машинтайгаа хоосон автобусны буудлын руу дөхүүлж идэв. Рефлексээрээ хаяа нэг буудлаар хаар хурдан хасаад ирдэ шүү дээ. Аргагүй. За, дараагийн сонсогч 91 TikTok та дугаартай сонсогчтой холбогдлоо. 91 TikTok. Амжилт радио. Байна уу? Тано өдрийн За өдрийн мэндэ. За өдөр ачаар нэвтрүүлэг холбогдлоо таныг сонсож байна. За. Нэг юм ярих гэж. За. Нэг манай нэг найранд очих нь 2 хоногийн өмнөөс дуугаа билдвэ. За. Бид нар цуг ачсан. Тэгээд дуугаа билсэн чинь нэг юу гэдэг байхгүй нэг. Син санаа алдал гэдэг дуу байдаг шүү дээ. За, битгэхгүй наа. Син санаа алдал гэдэг дуу байдаг шүү дээ. Мэдгүй. Хоёр өдөр бэлдсэн байхгүй. За.
Тэгээд ирэхээр бид тэр яг найрандаа очил. Тэгэл яваад бас нэг 3 хонд мондгаар ирэх уу тэгэл халаад ирсэн 8 хонд найрандаа хондгоны дууны аяа яваад. Нөгөө манай хүн дээр ирлээ. Манай эмэгтэй ах. Тэгэл нөгөө дуугаар нөгөө бэлтэн дуугаар тэмцэнийгээ дуусгах байх гэж бодоод бид тэр за дуулаа нөгөө дуугаар хэлсэн. Тэгээд дуус. Тэгсэн чинь нэг хондоо дуу чин тэглэн шуугаа шогшоо гэж явчихтээ. Ааха. Тэгээд дуун буруу дуу болсон. Тэмцэн санаа алдаад дуу дуулчихсан. За. Тэмцэн сэргэлэн шуугаа шогшоо гэж дуу дуулаад. Бид нар наам нэгээд нөгөө хүмүүс манай найрныхын чинь бүгд нь хөрч дуулаад. Бид нар наамгаар татчихлаа гэсэн шүү дээ. Миний болгоо. За. Чигүр тэгээ бүртээ жим гинэ гэдэг үстэй бүсгүргөө. Жижигхэн болчмор шогшнооч илүү. Тэгээ найраараа тэгээд дагаад дуусна. Тэгээд нөгөө найрны зүрээ дуулж байгаа юм чинь. Чинсэн үстэй сэргэлэн шуугаа шогшоо гэж дуулж байгаа чинь. Уулын сэнсэн санаалтахад гэдэг дуу тэр дуу дуу. Одоо орж ирж дээ. Тий, одоо орж ирж. Одоо орж ирж. За баярлалаа. Одоо хараад нууцлаа яагаад вэ? Сэргэлэн хонгор чимийн юм аа гэж шүү. Этэнд салхин даараа явж манай найз бас нэг дээгүүр нь 3 4 шоу эргэлдээдсэн аахгүй. За. Тэгсэн чи хөөх энэ хоёр бүр илээ харчаад энэ хоёр бүргэж чинь илээ юу даа гэдэг. Биш энэ хоёр илээ чинь бүргдүү даа гэдэг. Тий. Татаад үзмэг. Илээ эргэлцсэн аахгүй дээр. Аха. Тэгсэн чинь надад харж байсан. Энэ хоёр бүргэж чинь илээ юу даа гэдэг. За. За баярлалаа. Хоёр яа инехгүй юм. Яг нөгөө юунд ороод байгаа юм шүү. Инех юм байхгүй шүү дээ. Одоо инээд чи сонсоод бол инеч шүү. Өөрөө татаж унаа л дээ өөрөө ярьж байгаа. Өөрөө яастаа татаж унаа. Уус өөрөө өстө алж ийна гэдэг. Яа, үнээр алж ийна. За бүгдэн баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээ. Йоо, тоор яагаад инехгүй байгаа юм шиг. Тийм дураараа тий. Йоо, за нэг ганц комент өөрч өгөөд нэвтрүүлгээ дуусгая. Монгол тулгач нь өөрөө цэргийн хүн штэ. Гэсэн чинь ингэнэ цэрэг гэснээс манай нэг цэрэг буудлага дээр нийч ондгоо бүр зодоод ч нэмэргүй. Тэгсэн салаан дарга нь наатгаа намаа гэж бодоод бууд гэсэн чинь нөгөөх нь яг голтон онж энэ төр. Тэгсэн чинь салаан дарга нь алхны юм уу новшчин. Яа. Йоо. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 7-ны 5 гарагийн үдээ ачир нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчийтлээ Мишэ X урайтаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар амьсгалах агартай бид халамжлын Air Care Air Condition агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж. За мөн 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тосол хаянаараа Toyota Top Motors хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3